За манай хүүгүүдээ манай залуучуудаа хэрвээ чамд түрээсээр найз охинтой болох боломж гарч ирвэл яах вэ? Тэгэхээр манай анимегийн гол дүрийн залуу бол Казуя 20 настай Токиод ганцаараа амьдардаг оюутан. Хамгийн кул нь бүр найз охинтой гэдэл бод. Дааж найз охин нь өөр хүн сайн болсон салцгай баяртай гэснээр манай Казуягийн ганц бие, гон бие, гозон толгой явах уйтгарт амьдрал эхэлсэн юм да. Үдээ 20 нас хүрэхдээ анх удаага амьдралдаа нэгэн сар үерхсэн найз охиндоо хаягдсан учраас эм орлын төвшин бол дээд зэгтэй. Уйлж унжаад нусаа газартаа наасаа амтан утсаа ухаад байж итэл найз охин цагийн 5,000 йенээр түрээслэх үйлчлэгээ байдгийг олж мэдээд сэтгэл гутралтай байсан болоод ч тэрүү шууд л нэг охин түрээсэлж орхиноо. Тэгээл нөгөө охиноо хүлээж ахтаа түрээсэл юм хань хүн амар царайтай хачуу охин ирэх болов уу гэж бодтол no бүр үнэхэрийн хөөхөн охин ирчихсэн түрээсийн найз охиныг Чизүрү гэдэг. Тэгээд ч болоогүй. Цагийн үлсээ авсан даруйдаал нэг сайхан ааш цантай болоод л хамт болцоонд яваад бүр түрээсийн цаг дуустал гар марыг нь хөдлөөд аягүй сүрхий үйлчилд юм байна. Оройн гэртээ ирээд нөгөө охин нь угаасаа ажил нь болохоор жүжиглэлт байсан гэдгийг нь мэдээд бүр муухай мэдрэмж аваад хамгийн муу оноо өгсөн ч гэлээ дахиад л түрээслээд болцоонд явхаар болно. Тэгснээ шууд л яаж юм хурамч худал зан гаргадیں гэдэл Чизүрүлүү орилоод ахаар нь цаадах нь гял хүнгүү газар аваачснаа. Хөөе новш минь олон хүн байхад өгсөндөө хүнийг эвгүй байдалд оруулаад байгаа юм бэ? Мал юм уу чи? Надад яхаараа бага оноо өгдیں۔ Өдөө хүртэл түрээсийн найз охин байхдаа дандаа өндөр үнэлгээ авдаг байсан шүү би. Яа чи ми бол нэрээ надад наалтгүй шүү байна да тэргээд болзооны үеийн Чизүрүү биш шаал өөр ааштай охин болоод хувирчихсан. Казуя шокносоо гарч амжаагүй байхад имэн ухаан алдсан гэд Чизүрүүч түрээсийн цаг нь дуусаагүй болохоор хамт дагаад очиход имэн Чизүрүүг харж хаад л ямар гүнжлэг охин бэ? Хиний ингээд амар заяаг нь үзүүлэхгүй байсан болохоор шууд найз охиноо гэд хилчигсэн чинь аав ээж имэн бүр шок заяа. Анх удаа охин танилцуулж байгаа болохоор имэн шууд эмнэлгээсээ гарыг охины тэнгэргүй ач хүү минь найз охинтой болсон болохоор миний ухаан алдахын тэр хинт ч хамаагүй гэртээ очиж ширээ засаж тэмдэглэе гэж авдیں۔ Имээ бол үнэн кул би энэ өвдсөн байхад л энэ эмнэлэг чинь Wi-Fi байдгүй мүү мяа юм бэ л гэж байна. Ингээд имээ маань гинтэл уйлаад л хамт имжлүүлж байгаа бусад бест найз имээ нартай Чизүрүүг танилцуулна гэд за. Ядж яхад Чизүрүүгийн имээ энд хөвдөж байгаа болохоор цаад хоёр ч хөнгөн өрөөнд ороод хүнжил дотор нуугдсан биш баригдаа наачдیں۔ Чизүрүүгийн имээ нь аль хэдийн ингээ мэдсэн болохоор Чизүрүү бол түрээсийн найз охин гэж хэлвэл угаасаа халуулах учраас жүжиглээстэй. Казуягийн имээ харин танаач охин байсан гэж үү ашхүүдээ цаашдаа манай хоёр баг гэрлэх болохоор хоёулаа бестүүд болноо л гэж байна. Гэхдээ энэ өдрөөс хойш манай хоёр дахиж хизээч уулзахгүй имээ нартай салчихсан гэж хэлнэ. Чизүрүүд одоогоор мөнгө хэрэгтэй байгаа болохоор яг хэрэг гарвал түрээсийн найз охин ч юм болж өгнө л гэдэг. Казуя харин дахиад хизээч Чизүрүүг түрээсийн найз охиноо болгож түрээслэхгүй гэж өөртөө амласан боловч цаад хоёр ч нэг сургууль байж таардаг. Чизүрүү сургуульд ирээд даруухан нүдний шилтэй арай өөр дүр төрх бүтээсэн байна. Чизүрүүг за бас арайч биш байх гэж бодсон чинь мөн л ээж тараа штий. Тиймээс дахиж хизээш түрээсээр намайг найз охиноороо бити сонгороо таарсан ч танихгүй юм шиг яваараа гэд хэлж дуусаагүй байхад манай хоёр бүр яг нэг байрны хуршууд байд юм да. Хамаг юмд авцаад Чизүрүү бүрл дургу болчихсон хар яар хийгээд ерөөсөө харьцахгүй байгаа. Удалгүй Казуя руу имэн залгаад өнөөдөр имэн танаа тавьчих шүү. Миний гүнж бэрэг дуудаарай заяа. Имлэг твтж байхдаа уцаараа яг Чизүрүү шиг хөөхөн охинтой тоглоод имэн бүр бирээ санаад үхлээ атлаа гэд. Чизүрүүг түрээслэх гэхээр дор хаяж 7 хоногийн өмнө захиалга өгсөн байх ёстой байдаг. Нөгөөх нь бүр нүүр өхгүй чадахгүй гээд байгаа болохоор имэдэ худлаа яриад л дуудчихсан л гэд. Сүүлдээ имэн чи угаасаа балаа азгүй хүү болохоор салцсан биз дээ. Харин ч тийм хөөхөн охин чамайг тоогоод хэсэг хамт байсан нь Аз гэж бод гэснийг нь Чизүрүү сонсоод имээг нь өрөвдөд ороод ирнэ. Энэ өдрөөс эхлэн 3 дахь өдөр болгон имээг нь хамт хэрэгэх учраас Чизүрүү өөрийг нь тэр өдөрт нэг л цаг түрээсэлж болно гэдгийг зөвшөөрнө. Гол нь имээг нь л бодоод байгаа юм л та. Нэг өдөр Казуя сургууль дээрээ X-тэйгээ тарч шархалсан сэтгэл нь нэмтэрч байхад X найз охин маамын юу ч болоогүй юм шиг мэд мэдсэний холдонгуудаа нэг муугаа харж мараад эвгүй.
3 дахь өдөр болчихсон учраас манай хоёр эмээг нь эргэчгээд харж авахд гайтай юм шиг хэрэг дуртай хоёр найстайгаа тараад нөгөө хоёр нь пүү андаа ямар гал өхөн дагуулсан явж байгаа юм бэ нэтрийгээд найзуудтай лаг харагдах гээд ч тэрүү маа найз өхөн гээд хэлчихнэ. Нөгөө хоёр нь ядаж найзууд ууж байгаа хамт ууж идийгээд дагуулад очиход Казуягийн экс сууж идیں۔ Цаадах чинь тэлнээ хийвгүй байдалд орсон тийм энэ байдлаасаа яаж гарахаа мэдгүй бандалтын байдалтай. Гинтэл экс нь Чизүрүүд хандан Казуястай ядаргаатай байгаа биз. Натаа үрдэг байхдаа яг нота хамуушгил үхэж байгаа юм шиг араастайгаа л яваад байдаг байсан гэсэн яриг нь сонсож төвчгүй хичнээн жинхэнэ найз охин нь биш ч гэсэн Чизүрүү шууд уурлаад чамд хүний найз залууг ингэж хэлэх хэрэг байхгүйгээд жаах маргалдаад гараад яваад өчнөө. Араас нь Казуя гардггүй л дээ. Найзуудтайгаа нэлээд ууцсан мами Казуяг төсчихсэн явж ирсэн шууд л танаа найз охин чинь гэхдээ харагдаж байгаа шиг хөөрхөн биш юм бэ лээ шүү. Харьцаа гэж авах юмгүй бараг салсан дээрмэр гэдсэн. Казуя харин хичнээн би чамтай үргэлдэг байсан ч одоо ч чамд хайртай ч гэсэн Чизүрүү бити ингэж хэлээдэ гэд гүгээд явцнаа. Удалгүй тэр хэд найзуудаараа далайн эрэг орж амархаар болоод Чизүрүү юу гэж л явах вэ? Мэдээж Казуя мами айл нь байгаа. Тэнд очиод мами нэлд Казуя руу хандраад хоёулаа богино хугацаанд үерхсэн ч гэсэн үнэхээр гоё байжээ. Бүр ирээдүйн хүүхдийнхээ нэрийг бодчихсон байсан. Одоо тэр бүхэн бүгд утгагүй учиргүй болсон гэд ярьж хахад Казуя энэ л боломжийг ашиглаад хуурамч үерхэл гэдгээ хэлээд эргээд нийлэх бодолтой байсан ч Чизүрүү найзуудтайгаа хүрээд ирсэн. Гэхдээ сургуульд байдаг төрхтөөгөө байсан болохоор нөгөө хэд назар таниагүй. Манай хоёр ариун цэврэг өрөө ороод ярилцж идэл мами ирээд дотор хинтэйгээ юу яриад байгаа гэд салцсан байж иж хардаад тэгэл манай Чизүрүү чинь гял хувцас солиол гарч ирж байгаа юм чинь. Тихгүй бол баригдэн шít. Нөгөө эдтэйгээ хамт жоохон тоглож суугаад Казуя далаа дотор сайхан амарч байхад мамийн дуудаад бугуйчаа хайчихсан гэснээ Казуяг шууд үнсээ наачдیں۔ Энэ охин ер нь жоохон хорон. Өөрөө салъя гэснээ те найз охинтой болонгууд нь яах гэж байгаа. Бүүн мэд. Ингиж гол нь үнсчээд жаахан л сэтгэл хөдлөлтөд автчлаа. Sorry мори найзууд байгээд яад өчтیں۔ Казуя янз бүрийн юм бодоод ээжидэл имэн залхад удахгүй имлгээс гарнаа байнга бэртэйгээ уулзаж болох нэ гэхийг нь сонсоод ер нь энэ бүхнийг дуусгахаар шийдэж Чизүрүү бид хоёр салгаж байгаа гэд найзуудтай хэлсэн. Үнээс нь болж Кибе найз нь Казуяг зодоод арчааг юм уу банд найз охинтой бийж мамита угаасаа чи алцхнаад байсны чи харсан гэдэл маргалдаад бөө юм болно. Гэхдээ Казуягийн гаргасан үйлдэлд Чизүрүү бол харин ч баярлаад үүнээс хойш түүнээс цааш дахиж намайг түрээслэж авахгүй бүх зүйлийг дуусгая. Бай блок л гэдэг. Гэтэл Кибе ирээд Казуя маань амар сайн бой шүү. Багасаа л бүх зүйлд нүс сэтгэл гаргадаг байсан болохоор та хоёрыгаа цаашдаа аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа гэж хэлж хахад Казуя нуугдангаа уйлж сонсоод баригдаад бантаад зүхтаад ямар ч байсан Кибе цаа хоёрт чи усан онгоцын аяллалын тасалбар авчихсан болохоор энийг л яг сүүлийнх байлгыгээд хамт усан онгоцон дээр явж хахад Чизүрүү тэ би энэ нилээн тааруу ганцаараа баймаар байна гэсэн. Харин Казуя цаадахыг чинь ганцаараа гин үлдээгээд мами энэ үед Казуя руу залгаад би усан санд байна, уулзмаар байна, ярилцмаар байна гэхэд Чизүрүү биеийн байдлаасаа олоод ухаан алдахдаа доошоо далаараа унцдаг. Тэг манай Казуя чи авралын баатар авраад нэг сэрхэд Казуя ухаан алдсан Чизүрүү сэрэх гэсэн цэрдэггүй сүулдэ бүр хиймэл амьсгал хийж өгнө. Мэдээж дөрмийн дагуу манай Казуягийн эмээ Нагоми эмнэлгээс гарчихсан бөөндөө халуун хашааны амралтанд явлаа. Очиход Чизүрүүгийн эмээ тэр хоёр аль хэдийн хуйлдчихсан нөгөө хоёрыг нэг өрөөнд оруулчдیں۔ Чизүрүү эмээдээ яаж ч хэлээд угаасаа ойлгохгүй энэ хоёрыг үертгэл гэж бодож байгаа. Нэгэн тотоо өнгөрсөн маш их мөнгө төлж энд ирсэн юм чинь гэд Чизүрүү маань саунд орох гээд явж ирсэн чи Казуягийн эмээ сууж идیں۔ Тэгэл эмээгийнх нь нөхөр яг энэ өдөр насаарсан юм та хоёртой аз жаргал хүсэж ийн гэдэг. Тэгээ ийм бахад яаж эмээ нь салсан гэд хэлж чадах вэ? Чизүрүү чамаг мөнгө төгрөгөө төлцсөн болохоор хүсснээрээ идэж уугаад оройн амрах гад гэсэн Казуя чаваас нойлын өрөө ороод унтчихъя л гэж байна. Нэгэнт амралтын газар яаж хас яаж энэ нэг юм нойлын өрөөнд унтуулах вэ гэж бодоод нэг өрөөнд тусдаа амрахаар болоход Казуя маань Чизүрүүгийн талаар янз бүрийн зүйл бодоод үнэхээр дурлсан гэдгээч баг хүлээн зөвшөөрдөг. Сүүлдээ худлаа яриа өдггээд чамайг юм хэцүү зүйлтэй хутгсан дуучлаарэ. Хоёр имээ дутхгүй салсан гэдгээ заавал хэлнэ гэсэн Чизүрүү ч гэсэн санал нийлдэг. Гэхдээ цаашдаа намайг түрээсэлж болно шүү. Манд ч угаасаа мөнгө мангар хэрэгтэй байгаамаа л гэж. Чизүрүү Казуяд цаашдаа түрээсэлж болно гэсэн болохоор найзуудаа мань хоёр чинь салхаа болсон гэдэл Кибе өмнөөс нь баярлаад уйлаад л.
Казуягийн нэрээ нөгөө сайн найз Куригээ байдаг байхгүй юу? Тэр Кури нь бас найз охинтой болсон. Амралтын өдөр давхар болцохоор тохироод манай залуу харих гад явж байхдаа нэг хөөрхөн охинтой мөргөлдөөд тэгээ яалтчгүй санаандгүй дотор хувцсыг харчтیں۔ Нөгөө охин бол заст жинхэнэ мугаж донтон гэж хэлчихэд яад өгчнө. Товлсон давхар болцох өдөр боллоо. Кури найз охиноо танилцуулах гэсэн чинь нөгөө мөргөлцөө охин нь байж тараад яаж миний муу туулайн шүттэй царай муутай найзыг минь ийм хөөрхөн охин тоос юм болдоо гэсэн шүү ухааны юм бодвол гол нь уулан давирах дадлах хийх болцоо байсан. Тэгээ Чизүрү юмыг хурдан сурдаг. Казуя ерөөсө сурахгүй нөгөө Куригийн найз охин Рука чаан ч бас чадахгүй. Гинтэл Рука чаан Чизүрүг ярилцах юм байна гэж хүн байхгүй газар аваачснаа. Чи түрээсийн найз охин бидтэй гэл палит хэлждیں۔ Чизүрүүч бантаад үгүй гэсэн ч тэгвэл та хоёр нүдэн дээр үнсэлцгээд худлаангаасаа үнсэлцсэн баригдаад байгаа болохоор Чизүрүүг ажилтаа гэд явуулчингуудаа Рука чаны араас Казуя дагаад юм ярих гээд хөөй гэсэн чи яг эргэж харж тараад мөөмийн санаандгүй бариад дахиад гаж донтон гэж бодоостой. Арга бараал араас нь үхтлээ дагаал бид хоёрыг хүн амьтанд битгий хилээждээ гэдэл гууж гувшаад бүх үннээ хэлээд Именрига бодоод ингэсэн гэсэн ч Рука тоохгүй яг явах чаад шатнаас унангаа алдаад тэгээд толгоогоор нуунчихвээ гэд хамгаалах чагаад дээр нь дарж унаад ямартай ч Чизүрү хичнээн миний түрээсийн найз охин ч гэсэн надаас болж шаналж түүний нэр хүнд битгий унаасаа гэж хүсэж байгаагаа Рука чанд ойлгуулнаа. Тэргээ ч гэсэн Чизүрүүд хэлэх гээд уулзахад нөгөө Рука чаан ч бас түрээсийн найз охин болж таардیں۔ Тиймээ тэгэхэр Казуягийн найз Курийн Рукаг түрээсэлсэн гэсэн үг. Хамгийн хачирхалтай нь Рука чаан тэдний сургууль дээр форумтай ирчихсэн. Куритэй биш Казуятай заавал уулзна гэд хөнгөө анги руу ороод намайг твэр гэж авсан. Яг энэ үед Курийн найз нь Казуяг хайгаад нөгөө хоёр хамт байгааг нь харуул буруу ойлгох болохоор ширээний доор нуугдж байтал Курийн найзтай баригдэн штт. Тэгэл та хоёр энд юу хийж аа гэл Казуя гүй бид хоёр зүгээр хайлт таарад гэл тайлбарлах гэсэн чинь Рука чаан шууд намайг түрээсэлсэнд баярлаа гэл найзынх нь хажууд пал хийдэлсэн. Кури бүр бантаал уйлал ичээл гараад гүцэн зайлуул. Казуя араас нь гарсан ч хайгаад олохгүй миний муу найз хэцүү байгаа ахта ухааны бодчихсон. Хурш түрээсийн найз охин Чизүрүүдээ гэрийнх нь гадаа болсон юмнуудаа ярьж итэл Рука гэрийг нь олоод ирцэн. Тэгээс шууд та хоёр чинь гэрээгээр түрээсээр үерхтийн байж яхаараа юм дотн найдیں۔ Гэхдээ та хоёрыг ингэж худлаа үерхдэг гэдгийг хинт ч хэлэхгүй. Чамайг харахаар угаасаа зүрхний цохил түргсэд хэцүү байна. Тэгэхэр хоёулаа үерхий. Чамд сайн гэж авдیں۔ Казуя маань анх удаа л өөрт нь охин сэтгэлээ илчилж байгаа болохоор бүр шок. Чизүрүүчгүй бид хоёр ингэж аргагүй байдалд орсон болохоор л үерхэж байгаа гэсэн ч Рука маань шууд Казуя аль хэдийн миний мөөмийг барьсан гэж салж өгөхгүй. Чизүрүүг юм хэлэхэр урдаас нь хар яар гэж байснаа Казуяг хэлэхэр заа гэдэл түр Рука гараад нөгөө хоёр ярилцлаа. Яахан үерхэх юм уу гэсэн ч Кури найз нь үнэхээр өрөвдөлтөй байдалд орсныг нь бодохоор Казуя яаж үерхэж чадах вэ? Тэгээ дотроо бол Рукаг амар хөөрхөн охин л гэж бодож байгаа хгүй юу? Уг нь бол Рукаг гадаа хооронд Кури дээр очиод бүх үннээ хэлье гэсэн ч Рукад баригдаад нөгөөх нь учир зүггүй усан нүдлээд уйлаад би танд л хайртай штэ үерхмээр байна гэд Чизүрүүч өөрийнхөө түрээсийн найз охины ажлаа хүмүүст мэдэгдүүлэхгүй тулд Казуяг бараг үерх гээд хүчээр үерхүүлчихнэ. Ингээд Казуя Рука чаан хоёр маань үерхэж эхэллээ. Үерхэх хугацаанд өдөрт заавал 2 удаа ярина тоохгүй байж болохгүй бүх постн дээр нь лайк дарна нууцаар сургууль дээр нь хүртэл ирээд энийг нь Чизүрүү нууцаар хараастай харамлаад байгаа юм болов уу? Казуя үнэхээр яг чөтгөртөө гэрээ хийсэн юм шиг санагдчихж байгаа заа юу. Зулс хараар л Рука чантай ихтэй байхгүй тулд өөр төлөвлөгөө бодож итэл Чизүрүү нэх хөөрхөн болчихсон аюу дайжгүй нэг залуутай болцож байна. Гинт Казуягийн толгойд нэрэ Чизүрүү жихнээсээ найз залуутай байсан бол яана ийм хөөрхөн охинд хүн бүхэн унаж тусна гэсэн бодол төрөөд тэр хоёрыг нууцаар дагаад нэг имээ харснаа Казуяг яг мэдрэл муутай л гэж утсан за. Нөгөө хоёр нь бүхэл бүтэн 2 цаг кино үзчихэд хамт хоол идээд сууж байхыг нь хараад бүр уур нь хүрээл ариун цэврийн өрөөнд гараа угааж ахт нь нөгөө залуу нь ороод ирсэн уцаар ярьж байна. Өө тийм найз охин уу хаан тань уу ёстой гаднаач дотрооч гүнж гэсэн үгнүүдийг нь сонсоод л уур нь хурж үхэх гээд л дагаад яваад байлаа. Яг энэ үед нөгөө залуу нь Чизүрүүг үнсэх чинь гэж бодоол нэх мангар байдалтай урд нь гараад ирдیں۔ Яг л найз залуу шиг нь та хоёр сая үнсэлцэх гэж байсан уу гэж мэгээд яг үндэ эмгийг нь л янзалж өгсөн мэлээ тэр залуу нь. Энэ залууг Үми гэдэг манай Чизүрүүчийн жүжигчин юм билээ. Тэгэд энэ залуу ч гэсэн жүжигчний ангийнх нь хүүхэд өнөөдөр уулзаж зохиолол хоорондоо ярьсан. 0 дуцаар ярьсан нь хүртэл найруулагчтайгаа ярьж исэн болж таарсан.
Өөмиг явсны дараа Чизүрү Казуягийн утасны дэлгэц аль дээр далаа дээр Чизүрүг аврах жагаад дэлгэцээ хагасныг нь мэдсэн болохоор хөөхөн утасны кейс бэлгэлсэн чинь уйлаад анх удаа шинэ жилээр охиноос бэлэг авч ийн гэд хагартлаа баярлаад бараг надад сайн болов түрээсийн найз охиноосоо анх удаа бэлэг авсан залуу би байхаа гэж бодсон боловч өөр болцсон залуучуудаа хүртэл Чизүрү бэлэг өгсөн байхыг нь уншаад сэтгэл санаа навс доошо иви нэрэ Казуя маань хадгалсан хэдэн төгрөгөө түрээсийн найз охин авахтаа төлдөг учраас сүүлдээ мөнгөгүй болоод ажил хийж эхэлсэн. Рука-чан энэ хоёрыг хамт авахт нь их харднаа. Найз залуу нь учраас шууд л мо дурака хүнийг араар тавиад байгаа мó хайшин дагаад яав гэл бууд руу дагуулад орчлоо. Казуя Чизүрүүтэй холбоотой бүх юма тайлбарлана. Рукач та хоёр энэ байдлаараа өвгөө эмгэн болтлоо хамт байх гээ юу? Эртхэн имээдээ үннээ хэлээд холбоогоо тасал оронд нь намайг танилцуул гэсэн ч имэн Чизүрүүд хитрхи сайн болцсон байгаа. Тэг гинт эвгүй мэдээ дуулаад даралт нь ихсжүүл болохгүй штэ. Нэг өдөр гэр бүлээрээ хоол идгээд энэ өдөр имэн Чизүрүг хараад ёй май гүнжээлээ хайр минь имэн сансан шүү гэсэн чинь хажуугаас нь Рукачан хаа имээ би бол Казуягийн найз хүн гэд хэлээд хайн. Аав ээж нь имэн бүр байдалд ороод нөгөө эдийг тотгошоо гяс оруулчаал Казуя имээдээ Рукачан бол Чизүрүгийн найз зайлуул жоохон худлаа ярьдаг өвчтэй гэд хэлсэн. Тэрэнд нь итгээд Рука-чаныг өрөвдөөсгий. Рукад ч гэсэн Казуя хэсэгтээ өвчтэй юм шиг байгаараа гэж нас энээр аална. Сүмдэр Рука-чан эмээ хоёр нь алга болчлоо. Рука эмээд уг нь үннийг хэллий гэсэн ч хүн чанарын зулгаагаад ердөөсөө болдгоо. Эмээ нь харин ивидээ худлаа ярддаг өвчтэй гэсэн ухааны юм ботцсон. Чизүрү гүнжтэй гэдэл Чизүрүгийн талаар л асуугаад байдаг. Ямар ч жимээгээ хайсаар агаад олноо. Тэгээ энэ өдөр дууссан ч Рука-чан хайрынхаа төлөө илүү хичээх хэрэгтэй гэж бодоод түрээсийн найз охины ажлаасаа аль хэдийн гараад Казуятай хамт караокед зөөгчөр орчлоо шүү. Казуягийн 3 найз нь орж ирээд нөгөө Кури гээд найз нь ойрд бүр амар сонирн болцсон байнгын эм оролтой хурамч хаягаараа дахиж хизээч хүнд дурлахгүй энэ төргээд балай пост бичсэнийг нь хэлэхэд цаадах чинь Курид ямар хэцүү байгааг нь угаасаа мэдж байгаа. Ядчихад түрээсэлсэн найз охинтой нь үерхэд байгаа штэ. Тиймээс Чизүрү гуйгаад түрээслээд Куритэй болзуулнаа. Ёстой заваарсан юм болж байна тий. Кури бүр гайхаад юу вэ яхара Казуягийн найз охин гэснэ Чизүрүг түрээсийн найз охин гэдгийг нь ч мэдэж сэтгэл санаа нь чааваас доовоо дээрдээд бараг сэтгэлээр унснаа мартатлаа. Чизүрүгтэй нэг өдрийг хөвгчлөлтөд өнгөрөөлөө. Казуяч найзтайгаа ч уулзаад бүх үннээ хэлээд найз нь өөрөө бас түрээсээр найз охин авсан байж ижил Казуяг өвгтлээ шоолж инээгээд ямартай чин хинийхээ үннийг мэддэг боллоо. Чизүрү Казуягийн нэг хүсэлтийг биелүүлж өгсөн болохоор өөрөө ч ихсэн цаадхаас чинь нэг юм гуйхаа мэдлгүй яхавц. Тэр нь юу гэхээр тэдний агентлагт шинээр Сүми гээд түрээсийн найз охин ажилд орсон. Гэтэ одоохондоо нилээн тотгошоогоо болохоор ерөөсө болзоон дээрээ байнга л бүтлгүүтэд байгаа болохоор мөнгө төлөхгүйгээр ганц удаа болцохоор болдог. Казуягийн болзох охин бол Сакурасава Сүми. Коллежийн 1-р курсын оюутан, саяхан түрээсийн найз охины ажилд орсон. Сүмигийн нэг өдрийн өглөө өөрийн 4 цагт эхэлдэг. Босоод нүүр амаа угаачаад нохоогоо салхилуулаад хичээлдээ ирдэг. 7 хоногт 2 удаа ажиллаа идэгч ерөөсөө байнга бүтлгүйдэж амжилтгүй байгаа юм байна. Ямар ч манай хоёр уулзлаа. Сүми ичээд ганц ч үг хэлэхгүй дагаж явсаар манай Казуя яахт шууд хараал ёо гүнж яхаараа юм хөөрхөн байдаг байна л гэж бодно штэ. Цаадах чинь хаяа жоохон шаллиг юм шиг байгаад байд юм аа. Кафед жаахан юм ярилцах гэсэн ч бүтлгүйцэн болохоор хамт боулинг тоглохоор олно. Хальт 0 орчоод ирсэн чинь 3 гачин залуу Сүмиг бүр илт өдөөд хамаагүй бие минд нь хүрээд байсан болохоор Казуя айж байгаа ч гэсэн Чизүрүгийн гуйлд учраас сэтгэлийг нь алдаж болохгүй гээл Сүмиг өмөрөөд аваад гарлаа шүү. Болцоо үргэлжилж цаад хоёр ч хамт ролгунаал Казуя хамраасаа цус гаргачихсан дахиад л 0 орчоод ирсэж Мами-чан хуучин найз охин X нь Сүмитэй хамт сууж ийн. Еквир гэж бодоод л ядчихад Сүми үг хэлэхгүй байгаа хэрн би найз охин нь гэсэн үйлдэл үзүүлээд түр холдуулаад Мамитай ярилцсан чинь Мами найз охин чинь мэдж байгаа юу? Зүгээр би найз охин чи хэлэхгүй. Гэтэ чи бүр надаас салснаасаа хойш амар өөрчлөгдөөд хөөрхөн охин мохинтой үрдэг болчихжээ гэд үг хаяад л яваад өгнө. Манай хоёрын болцоож дуусна. Тэг Казуя маань чи үнэхээр хичээж байгаа мэнаа Сүми тэгж харагдчихин цаашдаа илүү өөртөө итгэлтэй агаарай гэсэн үг нь Сүмид урам өгсөн болохоор Казуя-кун дараа уулзъя баяртай гэж хэлээд энийгэд явсан манай залууд мэдээж мангар хөөрхөн харагдсан нь ойлгомжтой. Мами гэртээ ирээд Казуяг бодоо цүүлд уулзж исэн охиных нь нэрийг мэдсэн болохоор санаандгүй гуглээс нэрийг нь бичиж тайсан чинь түрээсийн найз охин гэдгийг нь мэдчихдэг.
Энэ үед Чизүру удахгүй түрээсийн найз охины ажлаасаа гарах байгаа. Угаасаа энэ ажлыг жүжигийн сургуульд хийхэд л нөлөө болох байх гэж хийж ийснаач хэлдэг. Маргааш нь Чизүрүүд өглөө эртнийг үйлчлүүлэгч болзоо товлсон болохоор тэр газараа очиход хэн байсан гэж. Эрэгтэй хүн биш, эмэгтэй хүн бүр Мами-чан зогсож исэн. Бүр хамгийн амар нь Казуягийн ажилдаг караоке руу тэр хоёрыг хамт орж байхыг Казуяч нүдэндээ итгэхгүй харцдаг. Нэг өрөөнд орсноо. Мэ, энэ чамайг түрээсэлсэн цагийн чин хөлс гэж мэгээд нээ хийвгүй. Мөнгө авсан юм чин чи дуул гэд хөөхий Чизүрүүг минь хүчээр дуулуулад Казуя хаалгыг нь жоохон онгойлгож байгаад сонсоход яг харахгүй Мамиг энэ бүхнийг мэдсэн гэдгийг нь сонсно. Дуулуулж дуусчаад одоо наад хүүгийн жүжигээ та хоёр зогсоо. Сургуулийн хүүхдүүд бүр жинхэнэ гэд итгэцэн. Би ч ихсэн бүтэн жил та хоёрыг жинхнээсээ л үерхсэн гэж бодчихлаа. Яг үнэндээ Казуяг өвхтлээ өрөвдөж байна. Угаасаа чам шиг охин тэрийг тоолоо юу? Чамайг найз охиноо болгож түрээсэлж мөнгө төлснийхөө төлөө Казуя хуурамч инээмсэглэл олж аавна гэд тэр хоёрыг гарч явахад Казуя маань ямар сураагүй юм биш. Араас нь сталкер хийлгүүл яах вэ? Гүүрэн дээр нөгөө хоёрыг ярилцж хахад Казуя нуугдаа хатал сонсоостэй. Чизүрүү харин Мамигаас Казуятаа үерхэж байхдаа чин сэтгэлээсээ яг хайрцаж байсан юм уу чи? Тэр чамд ямар их хайртай байсныг мэдхүү гэхэд бол Мами. Энэ бол чамд хамаагүй. Бид хоёрын асуудал. Харин чи өөрийнхөө түрээсийн найз охины ажлаа хийж байхдаа арай тэрэнд дурлцхаагүй эзтэй гэд нилээн даабалж гарнаа. Казуя нуугдсан байдалтай уйлаад нус нулимсандаа холилцсан амтан. Оройн Чизүрүүг ирэхэд Казуя үүдэнд нь хүлээж идэг. Тэгээл уучлаарай. Би та хоёрын бүх яриаг сонссон гэсэн чинь Чизүрүү найз охинтой болгож чадаагүй намайг уучлаарай. Мами чаныг мартаж чадахгүй хэцүү байгааг ч нь ойлгож байгаа ч гэсэн тавьж явуулах ч гэсэн хайр шүү. Хэцүү байсан ч даван туулах хэрэгтэй гэж зоригжуулахад Казуя яг үндэ үгүй. Миний амьдралаас хүсдэг хүн бол чи гэж хэлээд үннээ хэлж чадсан ч Казуя бантсандаа үгүй зүгээр л түрээсийн найз охин минь байхад болно гэж хэлээд орчдөг. Казуягийн хэлсэн үгэнд Чизүрүү ямар их догдолж байгаа нь харагданаа. Өдөр хоног өнгөрч Казуя Рука-чантайгаа үерхсэн хэвээр Сүми өөртөө илүү их ихтгэлтэй болох гэж хичээж байгаа бол Мами-чан бодол дарагцаар эхний бүлэг маань дууслаа. Манай хоёр энэ харилцаагаа дуусгаж чадах болов уу? Сайн уу, би бол Мами-чан Токиод амьдардаг. Казуятай сар гаруй үерхэд салсан чинь өөр хөөрхөн охинтой үерхсэн байсан. Гэхдээ тэр охиныг нь би түрээсийн найз охин гэдгийг нь мэдчихсэн. Хай би бол Рука-чан Казуяг түрээсийн найз охинтойгоо чин сэтгэлээсээ хайрцаж байгааг нь хараад үнэхээр их татагдаж сайн болчихсон. Тиймээс одоо Казу-кунтэй үерхэж байгаа. Би бол Сүми саяхан түрээсийн найз охины ажилд орсон ч нэлээд татгшоогоо зан чанартай болохоор бүтлгүйтэй л байгаа. Гэхдээ Казуятай туршилтаар нэг удаа болзоод баг багаар өөрийгөө нээж эхэлсэн. Мэдээж түрээсийн найз охины ажил хийдэг Чизүрүү. Казуятай 1 жил гарны хугацаанд хуурамч найз залуу найз бүсгүй болж эмээ гэр бүлийнхэндээ худлаа хэлсэн. Тэгэд яг амьдрч л байна да. За манай Чизүрүү жүжигчин учраас энэ удаагийн жүжиг нь амжилттай болвол түрээсийн найз охиныхаа ажлаас гарна гэдгийг Казуя мэдж байгаа. Тэгээ жүжигийг нь үзэхээр очлоо. Тэнд байгаа олон зуун хүний нүдэн дээр хэдий туслах дүр хідэж дүрдээ бүр маш сайн орж хүмүүсийг инээж уйлуулж чадж байгаа Чизүрүүг үхтлээ шүтэж Казуя маань гайхширсаар. Гэхдээ жүжиг дууссан ч гэсэн Чизүрүү чадвартай байсан ч хамаагүй зүгээр л танилтаа болохоор энд харагдаж байгаа охин өөр найруулагчийн хараанд өрцөн байдаг. Чизүрүү энэ удаад сонгогдож чадсангүй. Гэрлүүгээ харах замдаа Казуятай таарад өөрийгөө угаасаа чадваргүй муу жүжигчин болохоор тэнцээгүй цаашдаа түрээсийн найз охиныхаа ажлыг хэсэгтээ хийн гэж хэлсэн ч Казуя шууд л орилол юу гэж аам бэ? Чи яхаараа чадваргүй айдیں۔ Мөрөөдөлтөө хүрэх гэж ямар их хичээж байгаа хэлээ. Үнэхээр сайн жүжиглэжсэн штэ би харсан. Чамайг мөрөөдөлтөө хүртэл би өдөр болгон боломжоор байнга чамайг түрээсэлж ядаж мөнгө өгнө. Цагийн ажил хит хитийг хийгээд чамайг түрээсэлнэ л гээл чин сэтгэлээсээ уралж ишүү. Манай охин тэнцэж чадаагүй дэ сэтгэлээр унаад гэртээ эмороод сууж яхад утсанд нь аквариумын хүү нэртэй хаягаас түүнийг бүр өдөр болгон маш олон удаа түрээслэх хүсэлт ирдэг. Мэдээж энэ нь манай Казуя шүү дээ. Чизүрүүгээ дэмжчих санаатай л. Энэ хоёр маань тэгээл өдөр болгон болзоол Казуя жинхнээсээ хайртай болсон дурлцсан учраас нэлээд л хэцүү. Рука-чанаас хүртэл Чизүрүүг түрээслэхийг зөвшөөрөөч гэд нөгөөх нь чи ямар ичдэггүй хар шаар вэ? Найз охиноосоо зүгээр л араар тавьж болох уу гэж асууж байгаа мó гэл ууралсан ч зөвшөөрдөг за. Дахиад болцоо. Гэхдээ өмнө нь болцож байхдаа Чизүрүү дандаа жүжиглэлттэй байдаг байсан бол одоо энгийн зүгээр байдаг үе шиг л байхаар болсон. Түрээсийн цаг дуусчихсан хэрнээ Казуяг ийш тийшээ дагуулж авч яваад нөгөөх нь бүр баярлаад сүүлд нь нэмээд ирнэ очино.
Чизүрүүг цэцэгний ус салах гэж явсан хайгуур нэмэн Казуя тандаад ганц охиныгоо чамд татглаа шүү. Багаасаа маш эрхийн балаа охин байсан болохоор имэн утгагүй хөвчүүл чийл хажууд нь түшигдэм болж яваарай л гэдэг. Үүнийг сонсоод мэдээж Казуя гайхалгүй яах вэ? Учир нь Казуягийн хажууд Чизүрүү хэр баргийн юмд нугарч хугархааргүй хүчтэй охин шиг л харагддаг болохоор. Гэртээ ирээд ангаагаад хөвтчийтл хонхон дуураад яасан гэсэн Чизүрүү маань түлхүүрээ хайчихсан гэд гэрлүүн дайрч ороод уг нь балконоор хаалгаад хөвчсөн үгүйгээ харах санаатай байсан чинь унангаа алдаад Казуя санаандгүй өвзгийг нь базаа наачдیں۔ Хоёулаа байдалд ороод ядчихад дээр нь бараг л дараад унчлаа. Гинтэл хонхон дуураад харсан чинь Мами чан зогсож байна. Хоёулаа сандарсан амьтад гялс гал тогооныхоо өрөөнд нуугдаад хүн байхгүй юм шиг жүжиглээд нөгөөх нь хазаар орохгүй явдаг ч гэсэн тэнд байсан эмэгтэй хүний цүнх байгааг анзаарчихсан байдаг. Мамиг явсны дараа хэсэг хүлээж агаад гарахад байрны эзэн ирчихсэн болохоор Чизүрүү явах гэхэд Казуя маань хэрвээ ямар нэгэн хэцүү зүйл гарвал аав ээждээ гэр бүлдээ хэлэх боломжгүй бол надад хэлээрэй л гэдэг. Энэ үед Чизүрүү эргэж хараад байхгүй. Надад эцэг байхгүй. Аав маань жоохон байгаад орхиод явсан, ээж маань нас барсан, өвөөч бас. Одоо байгаа гэр бүлээс гэвэл эмээ бид хоёр л байна. Өвөөдөө жүжигчин болно гэж амласан болохоор эмээдээ өөрийгөө дэлгэцээр гарч байгаа гэдгийг харуулахыг хүсдэг. Тиймээс чиний бодож байгаа шиг би тийм мундаг эмэгтэй бишээ л гин. Казуя үүнийг сонсоод бүр маш их гайхширсан ч зүгээр л чадхаараа үргэлж хамт чиний хажууд хамт байж хэцүү үед чинь налаад уйлах мөрчнө чаднаа л гэдэг. Үүнээс хойш сургууль дээрээ таарсан ч ямар ч дүр төрхтэй хамаагүй Чизүрүү бүр арай л дэндүү хөөрхөн харагдаад хөвлж байгаа хичээлийнх нь бичвэрүүд нь зүгээр л Чизүрүү шиг харагдаад үнэн хэцүү зайлвал. Манай залууг ингэ зогсож яхад Мами ирээл ярилцсан. Би чааг түрээсээ найз охинтой байсныг чинь мэдсэн. Чизүрүү гэхдээ тэглээгээд буруутгаагүй. Хамгийн гол нь чи залуу байна, халуун байна, ийм сайхан насан дээрээ өөрийнхөө мөнгө цаг хугацаагаа хэрэггүй зүйлд битгий үрээрээ гэж хэлээл бай гэж явлаа. Тэгснээ явсныхаа дараа нилээн үзий хадалттай Чизүрүүдэд дурлаад өглөөлдэй гээл дотроо бодоод яваад байгаа байхгүй юу? Хичээлэд харчаад явж байтал найз охин Рука чан "Май хайр ойрд нилээн ядарчихсан юм шиг байна. Гэрт чинь очиж хоол хийж өгье" гээл дэлгүүр орж хүнс аваад нэг хөөрхөн хормогч өмсөөд гал тогооны гүнчгэл хоол хийж байна. Амт гэж ванли. Хамтдаа гоё кино минь үзээд ормончиг. Тэгсэн Рука уцаа нуугаал юм бичээд харсан чинь гэрийн хиндэ өнөөдөр очихгүй найзындаа хонно гэд бичснийг нь уншаад за юу Рука минь явж үзгээд чаавс хөөгöd гаргасан чинь асар хүчтэй бороо ороод цаг агаараар хар шуурга ирж гинэ гэд мэдээлэлээд байгаа болохоор бас айлын охиныг яаж ийм үед шүн дөлөөр гадаа явуулах уу гэд хонуулахар болноо. Ганцхан ортой болохоор Казуя зайлвал гал тогоондоо бараг л нэг кардон цаас дэвсээд унтаад байна уу яагаад вэ? Унтаад ч гэж бүр унтаж чадахгүй. Гинтэл Рука чан ирчихсэн араас нь тэрж гин. Казуя дотроо гү би чинь Чизүрүүтэй хайртай шүү дээ гэл Рука танда. Чи бол үнэхээр гал охин, хөөрхөн охин гэхдээ хоёулаа одоохондоо дөнгөж үерхэж эхэлж байгаа болохоор хитрхи дотнаагаад яах юм? Чамайг хайрлж гинаа л гэхэд Рука үг чилэхгүй буцаад л орлуугаа очоод нам унтаад өглөө. Тэгээд өглөөс ирсэн чинь Казуя бүр нүд мүдэн байхгүй. Шүнжин унтаагүй амар гүсрийн царилсан ивэдээ. Рука хацар дээр нь үнсээд гадаа гарснаа. Баярлалаа Казуя, хамт хандхад үнэхээр мартагдшгүй байлаа. Хайртай шүү гэд Чизүрүүг хурш гэдгийг нь мэдж байгаа болохоор албаар сонсуулах гээд маш чанга орилж яваад өгнө. Мэдээж Чизүрүү энийг нь сонссон өрөөндөө сонин царайлаастай. 3 хоног хогоож хаяхгүй гэртээ бүгээд гарсан биш. Яг Чизүрүүтэй таарад Рука бид хоёр юу ч болоогүй яагаачгүй шүү гэсэн чи нөгөөх нь ирчүүд ийм байхгүй юу? Та нар бүгд адилхан зөвүүн штэ гэл уурлаад Казуя бүр хогоо барьсан ч ихтэй буцаж Чизүрүүг дагаж аваад тайлбарлсан ч ойлгохыг хүссэнгүй. Хартаад байгаа ахгүй юу? Өөр яах вэ те? Яаж уурыг нь гаргах вэ гэж бодсон чинь ашгүй 4 сарын 19-нд Чизүрүүгийн төрсөн өдөр нь гэдгийг мэдээд юунд дуртайг нь мэдэхгүй болохоор Сүмийг 2 цаг түрээслээд цаадгаас чинь дуртай амийг нь асуудал мэдэхгүй гэж авдیں۔ Тэгснээ их дэлгүүрийн хамгийн дээд давхарт аваачаад хүүхдийн тоглолт үзүүлтэл тэнд баатрийн баг өмсөө тоглож байгаа ягаан хувцастай дүр нь Чизүрүүг гэдгийг мэдээл хичээлийнхээ хажуугаар түрээсний найз сохны ажил дээр нь жүжигийн бэлтгэл хажуугаар нь хүүхдийн жүжигт тоглож мөнгө олдог гэдгийг нь хараад үнэхээр Чизүрүүг биширнэ. Казуя тэгээд юу өөхөө бодон Чизүрүүгийн балкон дээр бэлгийг нь тавьчиж задлаад үзэхэд ядаргаа тайлдаг умэбоши гэд хөгшин хүнд өгдөг жимс юм уу тийм юм өгөөд захиан дээрээ Рука чам бид хоёрын дунд юу ч болоогүй шүү гэд биччихсэн хөөрхөн чим шиг мэдрэмжгүй чим шиг.
Манай хоёрын удаан ярилцдаг ганц газар нь балкон. Чизүрүү маань баярлалаа амттай байсан. Рука-чантай ямар нэг юм болоогүй гэдэгт нь итгэж ойлголцоод 3 дахь өдөр түрээслэх гэсэн ч Чизүрүү найзуудтайгаа уулзах болохоор Казуяч гэртээ ангаагаад байж л тань биш гэд найзуудтайгаа уухаар явлаа. Очсон чинь Чизүрүү сууж идэв. Даазаар найзууд нь сургуульд байдаг төрхтэй болохоор таниагүй ч ихсэн нилээн лайж сандраад сүүлдээ нэг эмэгтэй найз нь согтоод нүдний шилийг нь аваад бараг л баригдангаа алдна. Тэг тоглоом тоглож уугаад Чизүрүүдээ санаан зовсондоо Казуя албаар тоглоомондоо хожигдож үхтлээ тасартлаа уугаад хогийн савны хажууд байж ахт нь манай хөөрхнөө маань ирээл гэрлөө нь оруулж өгсөн ч бүр ухаан мэдрэлгүй бөөлжүүд нуруунд дээр нь хүртэл дарж өгдөг. Өглөөс ирлээ шаардаж өгсөн амьд өчигдөр бараг юу болсныг Чизүрүүг гэрт нь оруулж өгснийг бүдэг бадаг санаад зүүд хаалх гэж бодно. Үхэл царайлсан юм сургууль руугаа очиод шаардталт нь гарахгүй худлаа өнөө хоосоо хөргөгчөө нээтэл Чизүрүү шар тайлах бэлдмэл бас юмнууд хөргөгчөнд нь хийчихсэн. Тэгэл зүүд биш байж гэдэл гуяа алхтал бүүн баяр шаардсан гэдгээ ч марттлаа баярлж байгаа юм чинь. Би нарай гайгүй болоод ажил дээрээ Рукатай хамт ажиллаж экс маамын нэрчгсэн танаа нэг өрөөнд хичээл хийх чаан гэд бүр илт инээгээл. Рука харин энэ яг хуучин найз охин нь байж таарлаа гэл шууд өрөөнд нь ороод хөөе балай минь чи бодвол манай найз залуугийн экс нь юм шиг байна. Одоо та хоёр салчихсан биз дээ. Тийм ээ. Би Казуягийн найз охин. Тийм болохоор бити худлаа илт алцганаад манай найз залуугийн урдуур хойгоор эргэлдээд гай болоодэ гэл яста чангахан хилээд хайн. Мами шоконд ороод гарч явахта юу вэ галзуу юм бах та. Хачаа охин чи юу вэ ухааны юм бодоод метронд явж идэл Чизүрүүтэй тараад тэд таарахта Казуягийн дүлдээсэн байсан цүнхээ Чизүрүү барьчихсан. Тэрийг нь мами угаасаа шууд л харж байгаа юм л та. Тэгснээ бас чи Казуятай дахиж уулзахгүй байгаа өстэй сайн байна баяртай гэл яад өчлөө. Манай хоёр нэлээд удаан болцоонд яваагүй болохоор Казуя Чизүрүүг түрээслэх гэсэн чинь 5,000-аас 6,000 yen болоод үнэн нэмэгдэжээ. Тэгсэн ч баярлаад энэ удаагийн болцоогоо илүү онцгой болгох гээд аль аль нь сургуулийн дүрм төмсөд болцоо эхэлнэ. Анх удаа л Казуя санаачлаг гаргаж Чизүрүүг гадуур хөтөлж явъя гэж хэлээд бүр идэж байгаа амттангаас нь хамт хувааж идээд алсыг харагч дотор хоёулахнаа суугаад тэг юуны ч талаар хамаагүй ярилцаад тэгсэж санаандгүй мөөмөнд нь хүрээд дарвайтлаа алгадуулж байгаамаа гэж. Энэ өдрийн хамгийн гоё хэсэг нь тэр хоёрын хамтдаа даруулсан анхны зурагтай болж Казуя хагартлаа баярлаж байна да. Тун утахгүй 6 сарын 1 буюу манай Казуягийн төрсөн өдөр болох ч байгаа. Тэгээ тэдний гэрийнх нь жил бүр гэр бүлэрээ гэртээ оройн зог барьдаг заншилтай имэн харин залгаад энэ жил Чизүрүү гүнжээлээг минь заавал авчраарай л гэж байна. Тэгээ Чизүрүүгийн төрсөн өдрийг нь саяхан болсон гэдгийг нь угаасаа хэлээгүйг нь имэн мэдээд сэтгэл дотроо Казуяг бараг л алчж байгаа. Чизүрүүгээс ч гуугаад имэ заавал чамайг авчраарай гэсэн авчрахгүй бол ална гэж хэлээ гэсэн чинь Чизүрүүгийн имэгийн биеийн жаахан тааруу байгаа болохоор эмээгээ эргэчээд баг зэрэг хоцорч очих байхаа л гэдэг. Тэгсэж Рука-чан хаанаас ч юм олоод мэдсэн заавал гэрлүүн хамт очино гэд зүтгээд цааш угаасаа зөрүүд болохоор дагуулж очихоос өөр ямар ч сонголт байхгүй шүү дээ. Гэрт нь ороод өндөр оноо авчих гэдэл Рука маань бэлэг хүртэл бэлтцэн. Цагч нилээ орой болоод Чизүрүү хэлсэн цагтаа ирдгүү энэ хооронд Рука-чанд боломж гарсан учраас ээж имэд нь сайн охин шүү гэдгээ нотлох гэдэл янз бүрийн юм хийгээд нилээн дотн болоод амжина. Чизүрүү эмээгээ би энэ муу хахт нь орхиод явж чадахгүй ч гэсэн өнөөдөр Казуягийн төрсөн өдөр гэдгийг нь хэлсэн чинь эмээ нь бүр чив чимээгүй байсан хүн чинь шууд орноосоо босоод л үхснээ игээд энд намайг сахиад суугаад байгаа юм бэ явж үз хүргэн хүүгийн минь баяр олж байхад миний үхэх хинт чамаагүй гэдэл бараг л хөөгөөд явуулчлаа. Чизүрүү угаасаа Рукаг ирчихсэн асуудал тарьсан байх вэ гэдэл очоод шууд ширээн суухгүй эхлээд бурханд нь залбирснаар Рукагийн маань өдөржингөө хичээсэн хүч хөдөлмөр талаар нэгшүүтэй. Тэр хэд маань баяраа тэмдэглээд Рукаг 0 орсны дараа Казуя бас 0 орох гэхэд үүдэн дээр нь Руката таарад тэг цаадах чинь чив чимээгүй хэм байжсэн. Казуяг шууд өөрлөгөө татаж аваад уруул дээр нь үнсээд наачлаа. Ялагдахыг хүсээгүй учраа нь би л чиний найз охин л гэж байна. Энэ бол манай Рукагийн анхны үнсэлт тэрийг нь ч Казуя мэдж байгаа болохоор хоёулаа бүр нэг барайсан амьтдал сууж байна. Имэн харин Чизүрүү гүнжийнхээ төрсөн өдрөөр бэлэг өгч чадаагүйгээд өв дамжин уламжлагдаж ирсэн мөнгөөр үнэлэшгүй үнэт бөгжөө бэлгэлэхэд яаж авч чадах вэ? Чизүрүүч, Рукач, Казуяч хин учраа олохгүй
Казуя тэгэл за угаасаа байдал ийм дээрээ тулсан бол одоо бүх булхаагаа илчлэе гэж шийдээд худлаа үерхэл байснаа хэлэх гэхтэл Чизүрүүгийн эмээгийнх нь биеийг гинт муудаж ухаан алдаад санд мэндэл бөөндөө имлэгрв. Эмээн тэгээл зайлвал наанаа л юу ч олоогүй юм шиг инээж байгаа ч гэсэн биеийн байдал нь бүр нилээ муу. Ер нь л амьдрах хугацаа маш богинохон байгааг Чизүрүүч угаасаа өмнө мэдчихсэн эмчин ч ихсэн дахин сануулад Казуя тэлхэд одоо гэр бүлээ хуурч ханлаа. Угаасаа эмээ чи ингэж худлаа ярьж ийснаас бүх үннийг хэлнэ гэсэн Чизүрүү эрс дургуйцээд хэрэггүй. Эмээгээ энэ хорвоогоос явсан байсан ч яадчил хорвоо дээр үлдсэн ганц гэр бүл болох охин нь сайн хүнтэй учирсан гэж бодоод нүд аних юм бол эмээд минь сэтгэл тайван байна ах л гэдэг. Үнэхээр хэцүү. Тэгээ Чизүрүү наанаа инээж байгаа ч гэсэн түүний сэтгэл ямар хэцүү байгаа бол. Рука-чан хүртэл манай хоёрыг хамт байхад дургүй айдаг ч гэсэн эмээгийнх нь биеийн муугааг мэдээд гэрийнхэндээ худлаа гэж хэлээд хэрэггүй. Хэсэгтээ түрээсийн найз охиноо түрээслээд хамт бай гэдээ ойлгоод байдیں۔ Айгу нэрээ ийм найз охин олдохгүй шүү те. За тэгэхээр манай хөөрхөн Сүми маань сонноос Казуятай болцмоор байна гэж Чизүрүүгээр дамжуулаад очиход форум өмссөн. Цаад хоёрыг чинь форумтай болцож байгааг харцсан. Казуяг форумтай огтод дуртай гэж бодож исэн байгаа байхгүй юу? Хөөрхөшт манай Сүми. Хамт аквариум ороод сонирхолтой үзүүлбэр үзээд орой хэсэг суугаад ярилцж байхдаа Сүми төрсөн өдрийн минь Казуя алдах нь минь гэдэл хөөрхөн малгай бэлэглээд тэг гинтэл ягаад ч юм Казуя зүгээр л Сүмид хэлмээр санагдаад сэтгэлээ уудлаад ярина л та. Миний хамгийн ингээд ойрын танил маань эмээгээс нүүр гэр бүлгүй ойртой эмээгийнх нь би үнэхээр хэцүү байгаа. Тийм байсан ч хинт ч хэцүү байна гэж хэлдэггүй. Маш олон ажил давхар хийж бүх зүйлээ өөрөө зохицуулсаар ирсэн. Сэтгэл дотор нь ямар хэцүү байгаа л доо ярилцмаар хэцүү байгааг нь сонсож өмөр байгаа ч гэсэн яг үүндээ юу ч хийж чадахгүй байгаадаа өөрийгөө үхтлээ үзэн ядчихин. Тэрэнд ямар хэцүү байгаа л доо гэд шууд нулимсан урсаад тэг үүнийг сонссон Сүмэ хүртэл асгартлаа уйлна. Тэглгүй явах дээ. Чизүрүү бол үнэхээр мундаг, үнэхэрийн хүчтэй охин. Юу ч болж исэн зүгээр гэдэг заа. Жүжигийн бэлтгэл хичээл, үндсэн сургууль, сургалтын төлбөр хит хідэн цагийн ажил хичнээн хичээсэн ч киноны дүрдээ тэнцэхгүй дандаа л танилтай, арын хаалгатай хүмүүс нь урдуур нь орчдөг. Тийм байсан ч шантрахгүй одоо хүртэл хичээж байгаа. Чизүрүүгийн аав багт нь орхин явж ээж нь өнгөрсний дараа өвөө эмээтэйгээ хамт амьдрахаар болсон. Дотогшоогоо их дууга хүүхэд байсан ч нэг л өдөр эмээгээ үнэхээр алдартай жүжигчин байсныг нь мэдээд эргэлт буцалтгүйгээр жүжигчин болохоор шийдэж өвөө эмээ нь хүртэл түүнийг тайзан дээрээс харах хүртэл бүх чадлаараа дэмжинэ гэсэн ч нэг жолоочоос болж өвөө нь зам тээврийн осолд ороод өвөөгөө амьдраасаа гэсэндээ өвөөгийнхөө хэлсэн хүсэл биелүүлдэг энэ газар очиж хүлийнхөө уулыг өвдтөл хөлсөө гартал хитэн зуун удаа гүйгээд эмнэлэг дээр ирэхэд өвөө нь чиний минь хүсэл заавал биелнэ гэж хэлсэн нь Чизүрүүгийн өвөөгийн сүүлчийн үг байсан. Амьдрал түүнд дэндүү хатуу хандаж яагаад зөвхөн би ийм байх ёстой гэж бодсон ч ганцаараа л уйлж ганцаараа бүхий л хатуу хүнд өдрүүдийг давж ганцаараа төвчж ирсэн энэ бүхнийг ганцаараа даван туулсан өдрүүдээ эргэн дурсаад хасгартлаа уйлж байхад хонхон дуграад Казуя маань аль эртнээс түүнийг жүжигчин болох мөрөөдөлтэйг нь мэдээд кино хийх гарт гаргалахаа хайсны эцэст crowdfunding гэх мэйлэр сошиалар хүсэлт гаргаж хүмүүсээс кино хийх хандив цуглуулад тэг зохиолоо олчих юм бол Чизүрүүг кино хийх боломжтой хэлдэг. Харин Чизүрүү бүр маш их баярлаад үүнийг нь зөвшөөрөөд түүний продюсерээр Казуя маань ажиллаж арыг нь дахаар болноо. Ингээд түрээсийн найз охины маань 2 дугаар бүлэг дуустдаг. Тэгэхээр 3 дугаар бүлэг буюу хамгийн сүүлийн бүлэг Чизүрүү маань мөрөөдлөө биелүүл чадах болов. Казуя үнэхээр түүний төлөө кино хийж өгч чадах уу? Рука, Мами, Сүми тиймээ бүр маш олон асуултаагаар 2 дугаар бүлэг өндөрлөлөө. Дурлалт залуу Казуя маань хайртай Чизүрүүгийнхээ мөрөөдлийг биелүүлж кино хийж өгөхөөр болсныг та нар маань сайн мэдж байгаа. Гэтэл crowdfunding-ийн газар нь манайхыг басаад байна уу? Хэр баргийн хүнд зөвшөөрөд байдгүй газар шүү айтаахан мэдээлэл энтрээ цуглуулж үг гэдэл ширүүхэн дайрч байна. Манай хоёрын талаараа алдарт уулзалтын балкон дээр ярилцаад байж байтал хажуу талд нь шинэ хурш охин нүгэд ирчихсэн. Хүүшээ та хоёр чинь бүр ямар лайтай юм бэ? Нүүж ирснээс хойш байнгын балкон дээрээ чалчцгаагаад ахын. Би бидээ хайртай мó хаашаа эсвэл үерхээч гэд банттал хэлээд хаяна. Маргааш сургууль дээрээ дахиж Чизүрүүтэйгээ балкон дээр юм ярьж чадахгүйгээ бодоод л гутраад байж байтал нөгөө охин нь эдний сургуулийн 1-р курст орж ирсэн Минигээ охин байдیں۔ Миний ч гэсэн дээд анги ах байсан юм биш үү? Муухай ашигласан sorry мори гээл Казуя ч гэсэн бид хоёрын талаар бусад хүмүүст битгий хэлээрэй гээл гуйнаа.
Казуя маань тэгэл яаж нөгөө газраасаа мөнгөө цуглуулах уу, мэдээлэлээ яаж засварлах уу гэдэл толгойд гашилчихсан. Чизүрүү ч гэрт нь ороод юугаар туслах хэрэгтэй зүйлээрээ чадхаараа л туслана гэдэг. Бүрийн хэмжээний кино хийхэд маш их зардал, үүнээс гадна зураглаач, кино багийнхан гэдэл олон зүйлэл шаардлагатай бүх зүйл түүхийгээр байна. Казуя тэгээд бүр эндээ анхаарад хоолоож идээгүй гэдсэн дуграад Чизүрүү маань омлет хийж өгнө. Тэг цаадах чин гуяа алгатал миний хайртай охин хоол хийж өглөө гэд бүжиглэх нь хоолгүй. Орой болж Чизүрүү гэрээс нь гарч явж байгаад яг Рукада таарчнаа. Рука маань дүрмийн дагуу хардан, ойрлон, уурлан нэг мо түрээсээ найз охин байж яаж май найз боён гэрт орж чадчихна гэдэл Рукад үннээ илгээс өөр сонголт үлдсэнгүй. Азар цаадах нь ойлгодог ч гэсэн Чизүрүүгээс илүү гарах дуртай болохоор миний карыг гоё яасан уу, Чизүрүүгийн омлет илүү амттай яасан уу гэл бас балаа асуулт асуунаа. Чизүрүү ч имэдэж энэ талаараа хэлэн имэн угаасаа Казуяд нэлээд сайн л да. Ингээд хичээсний эцэст хандив босгох мэдээлэлээ хангалттай бүрдүүлсэн байна гэж тэнцчлээ. Одоо тэгэхээр мөнгө л олох хэвээр Рука ч гэсэн яг киноны зохиол тал дээр туслана. Гэтэл хажуу үрж миний гих охин Казуяг хүү гэхийн завдалгүй өрөөлөвгөө ичих нүргүү татаад оруулчлаа. Яасан гэхээр өмнөх өдөр нь Чизүрүү, Рука энэ гурав түрээсээ найз охин биздээ энтергээд маргалцсан да. Тэрийг сонсоод бүр утсан дээрээ бичээд авсан байдیں۔ Анх удаа амьдараа түрээсээ найз охиныг хурш байж үзэж ийн энтергээд л. Миний өөрөө косплей өмсөө шууд амжуулт хийдэг нэлээд од болохоор Казуя маань чааваас дахиад бүх юма хийлнэ. Барьцаалагдсан юм шиг л. Миний харин бүх түүхийг нь сонсоод ойлгомжтой Казуяг Чизүрүү тайртай гэдгийг нь мэдээд энэ өдрөөс эхлээд багшаа гэж дуудахаар болдог байгаа. Хөөрхий Казуя маань Чизүрүүдээ гайгүйхан киноны зохиол олоод өгчих юмсан гэж сургууль дээрээ ч хичээлээ анхаарахгүй тэр хүний төлөө тэгж амар өөрийгөө зориулж хичээдэг. Бүр сургуулийнхаа зураглаачийн ангийнхнаас гуйгаад зураг авалт хийхэд бэлэн болгочихсон байсан. Ямар сайндаа нөгөө зураглаач нь Казуяд зөвшөөрөхгүй байхад чи яаж гуйсан гэж бодож байна? Ямар хүнд ингэж их сэтгэл гаргаад байгаа юм болоо гэд их бодож ийла. Үнэхээр алдаж болохгүй залуу элэг шүү гэдэл Чизүрүүд бас хэлэд хайнаа. Уг нь нөгөө хандив цуглуулах дансаар эхлээд овоо хөөрхөн мөнгө цугларсан чинь буцаад буураад юу ч орж ирэхэ болчдөг. Тэгсэн миний маань 10 жилдээ косплей хийх гээд яг энэ газраар хандив цуглуулж байсан туршлагатай болохоор туслахаар болоод ярилцж итэл Рука ороод ирнэ. Тэгэл бас хардаад орилоод баг уйллаа. Нөгөө дөрвөлээ цуглараад цаашдаа Чизүрүү олны танил болох учраас хэрэгжилж байгаа зарж болох бүх зүйлсийг нь зарах хэрэгтэй. Бас зураг тууз хэвлүүлээд олон хүмүүст мэдээлэл өгч тараах хэрэгтэй гэдэл манай дөрөвчин төлөвлөгөө боловсруулнаа. Казуя маань ганцаараа айсан чамаагүй тарах хуудасаа барьцсан, бүр ядарсан. Энэ үед Сүми маань автагаа уулзах гэж байсан байж цаатханд чинь хөөхөн сэтгэл гаргаад хамт тарааж өгч тусалдیں۔ Нөгөө талд мэдээж миний Чизүрүүгийн өрөөнд орчихсон хэрэгтэй зарах юмнуудыг нь бөөгнүүлээд бараг л дотор хувцсыг нь зарыг гэх нь холгүй байна. Сүүлдээ та ер нь ингэж синглдэж явж яхаар багштай яагаад өөрхөж болдгүй ингээд нөгөөх нь гүй надад Казуя сайн биш үгүй сайн тэр гэхэд миний маань та хичнээн түрээсийн найз охин хийж байгаа ч гэсэн тэр дундаас таныг насаар чин жаргалтай байлгаж хайрлах хүн байгааг үгүйсэхгүй зтэй гэхэд Чизүрүүд яах аргагүй нэг юм бодогдноо. Чизүрүүгийн жүжигэн ангийн Үми гээд нөгөө залуу байдэн штэ. Тэр нь сошиал дээр 230 мянга гаруй дагагчтай болохоор Чизүрүүгийн хандивын талаар сурталчилж өгье. Оронд нь хамт нэг жүжиг үзье гэж аавдیں۔ Тэг яах аргагүй киногоо хийх ёстой мөнгө хэрэгтэй болохоор худлаа үнэн жүжиг үзчихэд нөгөө хэд дээрээ очино гэж хэлсэн. Тэг тэр хэдэн зайлвал тарах хуудасаа тараасаар жүжигээ үзэж дуусныхаа дараа Үмиг хүн юу гэсэн гэж яг үндэ энэ жүжигийг би чамтай л үзмээрээсин 7 хоногийн өмнө найз охиноосоо салцсан хоёулаа үргэлжлүүлээд хоол идэгээ давраа наадیں۔ Чизүрүүдээ юу гэж зөвшөөрөхөвдөө шууд нөгөө хэд дээрээ очино. Үми бүр юунда баг яарадан тэр залуутай хайртай юм уу гэж мэгээд за ер нь хайртай байсан ч Үми тамаагүй штэ тий. Чизүрүү харин хайртайч биш хайргүйч биш гэд хэлцдэг. Удалгүй хүсэн хүлээсэн кино хийх мөнгө нь хангалттай цугларч манай эд зураг авалтаа эхлүүлэх гэж байна. Зураг авалтын том баг ирсэн Чизүрүүч хичээгээд Казуяч тэнд барилгачин баримлчин барилгын тэргүүний ажилтан гэдэг шиг л хамаг юмыг нь хийж байгаа юм чин. Оройны зураг авалт олж яхад хүртэл саад болоод байгаа энэ амтны чимийг байхгүй болох гээд тийм өндөр дээр гараад өөрийгөө ч бодохгүй ингэж их сэтгэл гаргаад нэрээ Чизүрүүг харах болгонд хайр нь хүрээлээдэг. Тэгээ зураг авалтын дундуур Чизүрүү хизээч миний хүрч чадахгүй өндөрлөг гэдгийг
бүр илүү их мэдэрсэндээ ч тэрүү цаанаасаа гунигтай энийгээ Чизүрүүд хэлэхэд харин ч бараг загнаад чи юу яриад байгаа юм бэ? Чи намайг дэмжсэн хүн. Яг үндэ чи байгаагүй бол би үди зэрэгтэй ингэж явахгүй байсан. Бити өөрийгөө ингэж дорд үз хүчтэй айл гэдэг. Ингээд хамгийн сүүлийн зураг авалт нь хотоос зайдуу хол од их гарахаар газар шүн зураг авалт хийхэр болдог. Зураг авалтын багийнхан явах боломжгүй учраас Казуяг сүүлийн зураг авалтыг хийгээд хэцүүхэн даалгавар авнаа. За ядчил миний Рука эдэртэйгээ хамт явах юм даа гэж бодсон ч no. Нөгөө хоёр нэрдгүү залгаад асуусан чинь багший харин ч танд Чизүрүү ихчтэй хоёлаа байх боломж бүрдүүлж өгч байхад баярлаач. Рука чаныг аргалцсан баяртай гэж авсан. Хөөрхийн амтан тэгэл бүр байдалд ороод хамт ингэж сууж ч үзээгүй зүрх нь бараг хагарлаа. Буудалтай оцсон ч хоёр ортой нэг өрөө авцсан. Нэг өрөө нэмж авъя гэхээр тэнгэрт тулцсан үнтэй бараагаа ол юмнуудаа тавьчаал. Зураг авалт хийх газраа очиж хараад жохоо амарч агаад зураг авалт хэллээ. Харин Чизүрүү Казуяд дахин баярлаж байгаагаа мөрөөдлийг нь биелүүлж өгч байгаад одоо ч гэсэн итгэхгүй байгаа талаараа ярилцаад сүүлийн зураг авалтыг бичиж байхдаа Казуя цаанаасаа л уйлаад байдаг. Хайртай охиных нь мөрөөдөл биелж байгаад үнэхээр жаргалтай гахалтай. Ямар ч л байсан манай хоёр хамтдаа нэг зүйл рүү тэмүүлсэн үүнийхээ эцсийг нь үзэх мөч ойрцоор. Оройн Казуя сайхан саунд орчоод өрөөндөө ороход Чизүрүү унтцсан байна гэж бодоод тэгээ цаачин ч гэсэн ядарсан учраас дэр толгой нийлээл нам. Гэтэл манай Чизүрүү цаанаасаа нэг тийм догтлоод шүнжэнгөө унтаагүй харин буцах замдаа Казуягаа дэрлээд нам унтаасгий. Хайртай охин нь өөрийнх нь мөрийг дэрлээд унтна гэдэг бол аз жаргал үстэй тий. За тэгсэн чинь нөгөө Рука чам маань мэдчихсэн минийг худлаа ярьсан гэдгийг аль хэдийн мэдээд манай хоёрыг олоод ирсэн. Уурлал, уйлал бөө юм болж байгаа юм чинь. Харин уурыг нь гаргахын тулд Казуя бүтэн өдөржингөө Рукагийн төрсөн өдрөөр нь хамт байхаар боллоо. 8 сарын 26 тийм ээ Рукагийн төрсөн өдөр цаа хоёр чинь хамтдаа усан парк ороод Рука анх удаа л ийм бикини өмсөж үзэж байгаа амьдаа л найз залуутаагаа дотн байх гээл нуруугаа хөлөө тослуулаад Казуяд хэцүү байгаа ч гэсэн өөрийгөө бариад сүүлдээ ус руу гүгээд орчлоо. Хамт хоол идэж байхдаа бэлгээ нэгсэн чинь Рукад бүр бэлэгч бэлдээгүй байдаг тэхүү. Рука харин нэг гомдоогүй зүгээр л миний мөрөөдлийн найз залуу чи тиймээс мөрөөдөл минь биелж байгаа л гэсэн үг одооноос эхлээд чамайг хүндэлсэн өнгө аясаар биш дандаа Казуя гэд нэрээр чин дууднаа гэж авсан. Чизүрүү харин эмээгээ эргэж очихдоо цаанаасаа л Казуягийн талаар хамаг юма яриад эмээ нь хариуд нь юугээч миний охин эмэгтэй хүн өөрийн мэдэлгүй нэг залуугийн талаар аз жаргалтай хин нэгэнд ярьж байна гэдэг чинь чи тэр залууд хайртай болсон гэсэн үгээ л гэд хэлждэг. Зураг авалт дууссан учраас удахгүй энэ том дэлгэцээр охин нь гарan шүү дээ гэдэл эмээгээ аваад ирсэн. Эмээ нь Казуяд ямар их баярлаж байгаагаа хэлээд Чизүрүү эмээтэйгээ хамт тэнд байх газрын кафе ороод түр зурхаа арин цэврийн өрөө орох хооронд эмээ нь өмнөх бүхий л хуучны аз жаргалтай байсан дурсамж удахгүй охиноо мөрөөдөлтөө хүрнэ гэдгийг мэдсэн болохоор баярлаад тэгээ нөгөө хоёр ирсэн чинь эмээ нь тэрэгэнцэр дээрээс унтсан бүр ухаан алдсан. Тэг Чизүрүү яг ийм царайтай байхыг үнэндээ Казуя анхудаа л харсан. Эмнэлэг дээр очсон ч ер нь л ямар ч найдваргүй энэ шүн маш хүн чүн болно бараг л сэтгэлийн бэлтгэлтэй агаараа гэд хэлсэн болохоор Чизүрүүд бүр маш хэцүү байгаа хэрнээл эмээдээ өөрийнхөө дэлгэцээр гарч байгаагаа л харуулж чадсангүй дээ. Ямар их хичээлээдээ гэхдээ зүгээр дээ л гэдэг. Ер нь л юу ч болж ийсэн дандаа зүгээр гэдэг дотроо ямар их шаналж байгаа бол Чизүрүү эмээгийнхээ хажууд гуниглан суухдаа бүх зүйлээс уучлалтгүйж хичнээн хичээсэн ч охин нь амжилттай яваагаа харуулж чадсангүй гэд ярьж хахад гинтэл гаднаас Казуя үг дүүгээ орж ирсний ноутбукээ проектортой холбоод түүний тоглосон киног тоглуулчаад гараа авчдаг. Энэ л үед түүний тоглосон кино гарахад бэлэн болсон байж харин Казуя эмээг нь амьдрах цаг маш бага байгааг мэдж байгаа болохоор заавал охиных нь киног үзүүлэхийг хүссэн тэр. Чизүрүүгийн эмээ өөрийгөө хүчлэн байж хамгийн хайртай охиныхоо тоглосон киног үзээд үнэхээр их бахархан хайрлаж Чизүрүү эмээтэйгээ өнгөрүүлсэн хамгийн сүүлийн шүн байсан учраас эмээдээ ямар их хайртайгаа хэлж эмээн ч гэсэн санааг нь зовоосон зүйл авил хэлээрээ чи минь миний нандин эрдэнэс юм шүү гэдэл энэ хорвоог орхин оддог. Үнэхээр харамсалтай. Гэхдээ Чизүрүүд дотор нь давчдмаар асгартлаа уйлмаар хамгийн хүнд өдөр нь байсан ч дахиад л зүгээр гэдэг. Дааж давшгүй их ачааг тэр үүрч авч байгаа. Казуягийн эмээ сайн найзынхаа ажил явдал дээр заавал очно гэд Казуяч дотроо эмээгээ тентхийн нөхцөл байдлыг улам хөндрүүлэх үедээ гэж бодсон ч харин ч эсэргээрээ хүндэтгэл үзүүлчихэд чимээгүй гарч одохдоо Чизүрүүг хараад дэндүү
Арай дэндүү сэтгэлийн хаттай хүчтэй охин юм а Казуя. Одоо л Чизүрүүд чиний нүмер нүүлэг хамгийн хэрэгтэй шүү л гэдэг. Казуя түүнд туслахыг хүсэж байгаа даанч Чизүрүү юу ч болсон зүгээр болно бүтэн болгоно гэдэл ганцаараа хичээсээр ирсэн шүү дээ. Ингээд Сүмийг 2 цаг түрээсэлж Чизүрүүгийн имээ нас барцсан яаж сэтгэл санааг нь дээрдүүлж урам зориг өгөх үү гэж асуухад цаадах чинь бодож ийсэн далуураа аваад ирлээ. Бүр хаа байсан хол алхуулаад тэ нөгөөх нь үхчихэн амтан за Сүми л өөрөө гой баймаар байгаа юм байлгүй дээ гэж ботсон боловч яг үнэндээ Чизүрүүг энд авчирвал эсвэл яг иймэрхүү сонин содон зүйл хийвэл сэтгэл санаа нь дээрдэн л гэж ойлгуулж байгаа. Ярьж илэрхийлэхдээ муу шүү дээ манай Сүми. Тиймээс манай Казуя бүтэн 1 сарын цалингаа урьдчилж аваад өдөр шөнөгүй ядарч унтлаа ажиллаад нэг өдрийн өглөөнөөс орой болтол бүтэн 10 цаг Чизүрүүг түрээсэлдэг. Ажил явдалтай эмээ нас барсан байсан ч Чизүрүү гэртээ гуниж гутраад суухш өөрийн амьдралаа хэвэн үргэлжлүүлсээр л Чизүрүүдээ хөөхөн болзооны хувцас авч өгөөл гадуур хамт хөтлөлцөн алхаж Казуя кино сонирхтгүй ч гэсэн Чизүрүүг кинонд дуртай болохоор хамт кино үзэж кафе орж авралтаар хичээллэн дараа нь нэлээд үнэтэй хавчны газар орох гэхэд хажуугаар нэг жаахан охин эмээтэйгээ хөтлөлцөн алхаж байхыг хараад дахиад л сонирн болчихно. Хоолоо идэж дуусаад хамгийн сүүлд гадаа галын надам хийх гээд Казуяг ус авчрах гээд явсан хагуур Чизүрүү эмээтэйгээ хамт байсан дурсамжаа бодоод чимээг өвхэн уйлж байгааг нь манай залууч анзаарна. Наана зүгээр байгаа юм шиг харагдаж байгаач дотроо маш олон зүйлийг нууж байгаа. Авсан жижиг том бүх сайлуудаа буудуулаад асааж дуусчаад өнөөдрийг бэлгэлсэнд баярлаа гэхэд Казуя шууд л миний мөрөөдлийн найз охин ямар гэж юу ч болсон зүгээр гэж хэлдэг. Ингийн үед бие хитрхи даацсан. Хэцүү байсан ч дотроо шаналдаг. Бүхий зүйл дээр ганцаараа бүхнийг зохицуулж чаддаг. Хинч зовлонгоо харуулдаггүй гэж хэлэхэд Чизүрүү нулимс туслуулан Казуяг тэрвээл асгартлаа уйлдаг. Гаднаа хичнээн хүчрэхэг харагдаж байгаа ч гэсэн Чизүрүүгийн дотор ямар жижигхэн нэл хохин байгаа вэ гэдгийг харуулж байгаа мэт. Энэ л үед Казуя Чизүрүүд ямар их хайртай гэдгийг ч мэдэрдэг. Хамгийн их догдолсон мөч бол манай эдийн хичээсэн киноны нээлтэндээ явхаасаа өмнө Чизүрүү өвөө эмээгээ хараад үннээ хэлчихэд л танхим дүрэн хүнтэй газар яг л түүний хүсэл биелжигсэн мэт гялалтаж байна. Цаашдаа Казуя Чизүрүүг бүхий л чадхаараа дэмжиж хайрлана гэд итгэлтэйгээр алхаж Чизүрүү Казуяд хичнээн их талархаж байгаагаа дотроо нуусаар энэхүү анимегийн 3 дугаар бүлэг дуустдаг. Түрээсийн найз охин анимегийн 4 дугаар бүлэг бол юусаа гараагүй байгаа. Тэгэхээр гарсан байгаа бүх бүлгийг нь ингээд ярьж өгөөд дууссан шүү манайхаа. Мэдээж түрээсийн найз охин аниме нь хайр дурлал өөрийгөө олох, хүний сэтгэлийн гүнд нуугдж байгаа хүсэл тэмүүллийг маш гайхалтай тансгаар хошин шогийн мэдрэмжийг хослуулан илэрхийлсэн аниме байлаа. Анх Казуя анхны хайрын шарахтай өөртөө итгэлгүй ганцаардлынхаа уй гашууг түрээсийн найз охин үйлчлэхийгээр нүхэн гэж бодож үүний ард нуугдаж Чизүрүүг түрээсэлдэг бол эхэндээ тэдний харилцаа яг л худал хуурмаг жүжиг шиг зүгээр л нэг амьдралын тайзан дээрх хоёр жүжигчин юм шиг л харагдсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд жинхэнэ мэдрэмжийг багаар авч Казуя Чизүрүүг гаднах төрхөөр нь биш дотоод хүч чадал ухаалаг байдал хүнийхээ хувьд хайрлаж эхэлдэг. Харин Чизүрүүч Казуягийн үнэн зөөлөн сэтгэлийг олж хардаг байгаа. Тэг Казуягийн хувьд зөвхөн хайр биш хүний төлөө өөрийгөө золиослох, сэтгэл зүрхнийхээ гүнээс хэн нэгэнд чин сэтгэлээсээ зориулж амьдрах эхлэн байсан байх. Энгийн игэл залуу байсан тэрээр гинтэл хайртай үнийхээ төлөө өөрчлөгдөн кино найруулагч, продюсер, менежер болон хувирч шүн дөлөөр монтажийн уран бүтээлчидтэй уулзаж Чизүрүүд зориулсан мөрөөдлийг нь биелүүлж өгдөг. Энэ бол хайр. Үгээр биш үйлдэлээр, амлалт биш итгэлцлээр. Магадгүй хайрын төгс илэрхийлэл бах. Казуягийн нүдэнд Чизүрүү зүгээр л нэг үзэсгэлэнтэй охин биш. Харин туулсан зовлонгийнхаа ард инээмсэглэлээ хадгалж чаддаг хүчрэхэг эмэгтэй байсан. Тэгэхээр түрээсийн найз охин аниме бидэнд хайр гэдэг бол зөвхөн хоёр хүн хоорондын харилцаа биш, нэгнийхээ мөрөөдлийн төлөө өөрийгөө зориулж бусдын гэрэл болохыг харуулж өгсөн байхаа. Эхэндээ бүх зүйл жүжиглэлттэй байсан ч сэтгэл хизээж худал байж чаддаггүй. Хүн бүртэл нэг тийм жинхэнэ хайр гэж байдаг. Казуя Чизүрүү хоёрын хоорондын харилцаа бол би чиний төлөө өөрчлөгдөн гэхдээ чи ч гэсэн намайг ойлгоно гэсэн хоёр талын хайрыг харуулсан гэж бодож байна. Аниме төгссөн ч тэдний хайр дөнгөж эхэлж байна. Хүн болгоно л түшиж тулах хүн, дулаан гэр бүл, амьдралын замд хамт алхах гэгийнхэн хайрыг нууцхан мөрөөддөг байх. Гэхдээ
Хорвоо дэлхий бүгдд нь тийм ч өгөөмөр хандаад байдгүй. Зарим хүн ганцаараа үлддэг, зарим нь амьдралын хүнд хэцүүг зүрхэндээ тээж чимээгүйхэн өнгөрүүлдэг. Чизрүү бол яг тийм эмэгтэйн дүрийг гаргасан гэж харсан бүх зовлонгоо зүрхнийхээ гүнд нуучгаад инээмсэглэлээрээ бүхнийг далдалдаг нэг тийм тэсвэр төвчээр хатуужлын дүр. ертөнд дээр ганцаараа үлдсэн ч зовсон ч уйлсан ч энэ хорвоогийн өмнө сүхэрдгүү, бас бусдаас халамж хүсгүй, надтай хамт агаач гэж хинээс ч гуйдгүй. Магадгүй шүн дунд ганцаараа сууж сэтгэл нь шархалж, нулимсан дотор нь асгарч байхад өглөө нар мадахад юу ч болоогүй юм шиг өөрийгөө зэгсэлж, үсээ самнаж, инээмсэглэлээ зүгээд дахин амьдралтай нүүр тулдаг. Учир нь дэлхий дээрх хамгийн хатуу хүн бол зовлонгоо нууж чаддаг хүн. Тэгэхээр Чизүрүү шиг бүсгүйчүүд энэ ертөнцийн чимээгүй баатрууд юм шүү. Гэхдээ Чизүрүүгийн амьдралд бэлэг мэд Казуя гарч ирсэн, амьдрал магадгүй түүнийг арай дэндүү ганцаараа хүчтэй айлаа гэд шагнасан байх те. Хайр гэдэг бол хүний амьдралд төрдөг хамгийн хүчтэй, хамгийн зөөлөн бас хамгийн их шаналлтай мэдрэмж. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд хайр гэдэг зүйлийг зөвхөн өөрийн болгох, хажуудаа байлгах тухайд л ойлгодог бол хайрын бас нэгэн илэрхийлэл нь тэр хүн чамд ирсэн ч ирээгүйч хайртай хിവэрээ үлддэг учраас энэ мэдрэмж агав байх. Хайртай хүнээ дэрэгдээ авч үлдэхгүй байсан ч түүний мөрөөдөл, түүний зориг, түүний аз жаргалыг биелүүлэхийн тулд бүхий л чадхаараа хичээж байгаа нь магадгүй бас нэгэн жинхэнэ хайр байх. Хайр гэдэг бол заримдаа шаналлтай, мөртлөө амьдралыг утга учиртай болгодог зүйлийн нэг. Чи түүнд ойртмоор санагдана, гэхдээ бас түүнийг эрх чөлөөтэй, мөрөөдлийнхэн замаар нисээсэй гэж хүсдэг. Эцэст нь гэж хэлэхэд тэр чамайг мэдэхгүй айж болох ч чиний зүрх түүний төлөө л цохилсоор байдаг. Тэр чамайг дурсахгүй байж болох ч чи түүний мөрөөдлийг биелээсэй гэж чимээгүйхэн залбирсаар байдаг. Энэ бол хайр. Яг одоо энийг үзэж байгаа таныг чин сэтгэлээсээ бүхнээ зориулж чадах тийм хүн гарч иртэл хамтдаа жаахан л хүлээцгээе. Тэгэхгүй болвол хідүүлээ арай л дэндүү удаан хүлээгээд байх шүү те. За ингээд та нартай хайртай шүү. Зүрх хүндэтгсэн Юки.